Энэ өдрийн мэдээг хүргэе. Монгол Улсын зөвлөх багш Гомбын наран гэрлээ нэрэмжит Улсын физик олимпиадын 2-р давааг нээж үг хэлв хэмээн боловсрол шинжилгээ ухааны газрын дарга Мөнхбат таныг урьж байна. За, зөвлөсөн сурагчид шинийхээ энэ өдрийн хамгаалан ажлыг мэдчихье. За, Улсын физик олимпиадын 2-ын даваа гэдэг нь хэлж байна. Сум сургуулийнхаа нэрийг гаргаж тодорхой хэмжээс амжилт үзүүлж гэж ирсэн хүүхдүүд сурагчдын ирсэн байгаа тийм ээ. Сургуулийнхаа сумынхаа аврах мөрөсөн хүүхдүүдийг зөвлөсөн байна. Өнөөдөр бол энэ олимпиад бас дараа аймаг мартынхаа нэрийг гаргасан олимпиад улсын олимпиад бол хүмүүс маань энэ дундаас шалгана тийм ээ. Ер нь бол олимпиадын хэлдэг юм уу? Ер нь олимпиадын 2-ын даваа бол тодорхой хэмжээгээр одоо ингээд багш нарын нэрмжт болгож ингэж явуулж байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд математикийн олимпиадыг бол Монголын говийн багш Батэрдний нэрмжт болгож энэ жил хэрэгжиж жилтэй. За энэ жил бол анх удаа ингээд наран гэрэл багшийн маань нэрмжт болоод физик олимпиадын 2-ын даваа явж байгаа. Энэ явж байгаа нь бол учиртай гэж ингэж харж байна. За физик бол маш чухал салбар. Энэ салбар дээр суурилсан инженерүүд энэ улс орны хөгжлийг цаашдаа яаж явах юм, ямар эргэлт гаргах юм, тийм ээ. Энийг бол шийдэх ёстой хүмүүс нь бол инженерүүд байгаа. Бүх барилга байгууламж гэдэг юм, техникийн технологийн дэвшлүүд гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйлүүдийг хийх ёстой ирээдүйн эзэд нь бол та нар. Тэгэхээр энэ эзэдийг бэлдэж байгаа багш нар нэгдүгээр хоорондоо туршлагаа судалдаг бол энэ англи багш одоо багш нарын туршлагыг хоорондоо суугаад судалдаг бол хүүхдүүдийнхээ амжилт хацыг ярилцдаг бол тийм ээ. Ийм байдлаар бол ганцхан олимпиадын 2-ын даваад бол зүгээр уралдаан тэмцээн яваад ингээд арах биш. Энэ бол туршлага судалсан хоорондоо нээлж ихсэн энэ ажлын эхлэл болоё гэж ингэж зорж инжилээс бол ингээд наран гэрэл багшийн маань нэмж болоод ингээд жил болгон боломж болохоор доктор тэгээд эхэлж байна. Тэгээд энэ уралдаанд 2-р таванда та бүхнийг амжилттай болцохыг ерөөдийг өгөөд өнөөдрийн үйл ажиллагаа нээсний мэдээлье. Олимпиадад оролцогчдод амжилт хүсч 2-р сургуулийн сургуулийн менежер Чимэг Баяр таныг хүндэслэн урьж байна. За, улсын физикийн төлөвлөсөн олимпиадын 2-ын даваанд оролцож байгаа багш сурагчдаа амжилт хүсье. За, физикийн багш манай физикийн багш Гомбын наран гэрэл багш маань 30 дахь жилдээ ажиллаж байгаа. За, ингээд үр бүтээлтэй ажиллаж Монгол улсын зөвлөх багш болсон ийм мундаг багш маань байгаа. Тэгээд бас мундаг багшийнхаа нэрэмжит бас багшаа алдаршуулах, за тэгээд цаашдаа бас багш нарыг улам чадваржуулах энэ зорилгоор бас бид бас энэ одоо физикийн олимпиадыг уламжлалт болгон одоо ингээд багшийнхаа нэрэмжит болгон зохион байгуулахаар ингээд ярилцаад ингээд зохион байгуулж байна. Ингээд анхны энэ физикийн олимпиадын энэ одоо энэ төлөвлөсөн олимпиадын 2-ын давааг 2005 оныхын төгсөлд одоо наран гэрэл багшийн маань 2005 оныхын төгсөлтийн хамт олон ивэнтийн одоо сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулж байгаа. Тэгээ бас төслийн төлөөлөл маань хүрэлцэн ирсэн байна. Чулуун цэцэг, инх цэцэг, бүрэг цогт гэдэг төлөөллүүд маань ирсэн байна. Ингээд бас нийт оролцож байгаа одоо сурагчид, багш нар, сургуулийнхаа захиргаа, боловсрол соёлын газрынхаа өмнөөс бас төгсөгчдөө цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хийх хүсье.
юу бас би нэг товчхон одоо яваад бол наран гэрэл багш бол миний багш. Би 2002 онд одоо Арангаа 2 дугаар сургуулийг төгссөн. Тэгээд 2000 онд аймгийн төрөлцөө олимпиадын 2-ын даваанд аймагта 3 дараад тэр жил улсын олимпиад манай аймагт зохион байгуулагдаад улсын олимпиад багш маань намайг бэлтгэж оролцож байсан. Бас тэр үе маань бас гинтээс эдэндээ бодогдож байна. Тэгээд бас багшийнхаа анхны шав за багш маань бас анхныхаа төсөлтөөр бас төсөлтийн хамт олон багштай ингээд мэдтгэл үзүүлээд энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа үлээ. Ингээд та бүдтэй эрүүл энх сарвал сайхан хамгийн сайн бүхний сургуулийн захиргаа бас гэр орчлон захирлынхаа өмнөөс хүсье өрөөё. Манай бас хотод нэг тодорхой шалтгааны өмнөөс ажилтны хувийн ажилтнаа байгаа учраас өнөөдөр хүрэлцэн ирж байгаа зүгээ. Тэгээд за ингээд өнөөдрийн мэдлэгээ төвшүүлгээд манай дуу гүшмийн багш Баяр Заяа багш маань мэдлэгээ төвшүүлнэ.
боловсролын байгууллагад 30 жил тасралтгүй ажилласан Монгол Улсын зөвлөх багш Гомбын Наран гэрэл багшаа хүндэслээ урьж байна. За энд хүрэлцээсэн хүчит төлөөлөгч эрхэм хүндэт багш саваа хүмүүжүүлэгчид хүүхэд багчууд эцэг эхчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Улсын физикийн олимпиадын 20-ийн давааг миний нэрмжид болохыг анх санаачилсан хончигдорж өгчдаа за түүнийг маш таатайгаар хүлээж авч энэ бүх зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байгаа сургуулийнхаа удирдлагуудад сургуулийнхаа хамт олон за мэргэжлийн багш нартаа за 2005 онд анхны дааж төгсгсөн 2005 оны 10 ангийн хамт олондоо туйлаас их баярлж байна. Физикийн зур сонирхолтой болж физик дурлан шинтэн суралцж байгаа бүгд багчуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Манай физикийн хичээлийн онцлог багш нарын маань заах арга зүй ур чадвартай салшгүй болоод юм аа. За энэ жилийн хичээлийн жилийн энэ физикийн олимпиад онцлог жил яагаад гэвэл Азийн физикийн олимпиад манай Монгол улсад зохион байгуулагдана. За тэгэхээр энэ тийм учраас манай хүүхэд багчууд багш нарт бол маш том боломжийг олгож байгаа юм. За ингээд хүүхдүүдтэй багш нартай энэ олимпиадын үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Монгол Улсын зөвлөх багш Наран гэрлийн товч намбарыг та бүхэндээ танилцуулъя. 1986 онд Эрдэнэ болгон сумын 2 дугаар 10 жилийн сургуулийн төгсч 1993 онд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийг физикч, физикийн багш мэргэжлэр төгссөн. Ажлын гараагаа Архангай аймгийн Эрдэнэ болгон сумын 8 дугаар жилийн 1-р сургуулиас эхэлж одоо хүртэл боловсролын байгууллага тасралтгүй 30 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. Ажиллах хугацаанд заах арга зүй, ур чадвараа дэвшүүлж, сургалтын үр дүнг сайжруулах, анги хамт олныг зөв хүн болгож төлөвшүүлэх, сурагчдыг хөгжүүлэх талаар эдгээр санаачлагтай ажиллаж байгаа тэргүүний багш нарын нэг билээ. Наран гэрэл багшийнхаа гаргасан амжилтуудаас бүрдээ 2002-оос 2005 онд багш нарын ур чадварын уралдааны 1-3 дугаар байр, 2002 онд Улсын физикийн төрөлжсөн олимпиадын 2 дугаар даваад 2 дугаар байр, 2006 онд Улсын физикийн төрөлжсөн олимпиадын 2 дугаар даваад 3 дугаар байр, 2007-оос 2010 онд багш нарын ур чадварын уралдаанд 1-3 дугаар байрыг тус 2008 оны Улсын физикийн төрөлжсөн олимпиадын 2 дугаар даваад 2 дугаар байр, мөнгөн медаль, 2013, 15, 16 оны физикийн төрөлжсөн олимпиадын даваад 1, 3, 4-р байр хүрэл медаль, 2018 онд Улсын физикийн төрөлжсөн олимпиадын 2 дугаар даваад 3 дугаар байрыг тус эзэлж байсан амжилтуудтай байгаа манай Наран гэрэл багшийнхаа физик олимпиадад оролцогчдод амжилт хүсье. Үүний зэрэгсэн хариуцсан багш нар нь хариуцсан сурагчид маань хуваарлагдсан ангиудаа олимпиадад оролцоход оролцогчдоо амжилт хүсье. За мөн хариуцсан багш нарыг кофе цагаар тавьж байгаа юм байна. Багш нараа урьж байна.